Сайн байцгаана уу? Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За олон хүчин зүйлийн шумуу эргэрээсийн шинжилгээний үнэлгээний 2 дугаар хэсгийг та бүхэнд үргэлжлүүлэн танилцуулъя. За дараагийн нэг бидний хийх ёстой зүйл бол загвар ер нь бүхэлдээ статистик ач холбогдол байна уу гэдгийг харах ёстой байдаг. За тэгэхээр загвар бүхэлдээ ач холбогдолтой байхын тулд яадаг вэ гэхээр энэний өмнөх тогтмол параметрээс өмнөх тогтмол параметрийнхаас бусад бүх коэффициентүүд зэрэгдэхтэй тэнцүү юу гэсэн таамаглалыг шалгаж өгдөг. За тэгэхээр тэр таамаглалыг шалгахдаа бид нар ялгаагүй саяын тесрүүгээ ороод Волтын тестээр шалгаж болно. За гэхдээ бид нар энэ F статистик тэрэнд харгалзах магадлалын утга гэдэг энэ анхны үнэлгээнийхээ үр дүнгээс бас загвар бүхэлдээ статистик ач холбогдолтой байна уу гэдгийг харчиж болдог. За тэгэхээр эдгээр коэффициентүүдийг бүгдийн тэгтээ тэнцүү, зэрэг тэгтээ тэнцүү гэсэн үндсэн таамаглалыг дэвшүүлээд за өрсөлдөгч таамаглал нь юу ах вэ гэхээр ядаж нэг нь тгээс ялгаатай гэсэн ийм таамаглалыг дэвшүүлдэг. За тэгээд тэрэнд харгалзах F статистикийн утгыг бид нар програмаар бодцоход бол 50-45 гарч байна. Тэрэнд харгалзах магадлалын утга нь бол ийм бага хэмжигдэхүүн байна гэд харчиж байгаа. За тэгэхээр альфагаа бид нар альч төвшөнд авсан тий 5. Ер нь бол энэ альфа 3 төвшөнд аваад дүгнээд байгааг бас та бүхэн анзаарах хэрэгтэй. За альфа ер нь бол 5, 10, 1 гэсэн ийм түгээмэл ийм байнга хэрэглэгддэг ийм 3 төвшөндийг дүгнээ явах нь бол их зүйтэй байдаг. За тэгэхээр саяын 3 төвшөнд аваад үзэхээр альч төвшөнд магадлалын утга нь маш бага байгаа учраас үндсэн таамаглалыг няцаана. Гэтэл үндсэн таамаглалд юу байсан бэ гэхээр энэ коэффициентүүд зэрэг тэгтээ тэнцүү гэсэн. Тэгэхээр зэрэг тэгтээ тэнцэхгүй гэдэг ийм үндслэл нотлохоо бид нар олж байгаа учраас загварыг бүхэлдээ бол статистик ач холбогдолтой гэж бас хэлнэ гэсэн. За эндээсээ хараад өгнөхөөс гадна бид нар Волтынхаа коэффициентийн энэ зэсээ ашиглаад Волтын тестээрээ бид нар restriction гэж ярьдаг тий. Хязгаарлалтуудаа бичиж өгөөд за энэ дээр бичээд өгчээ. C2. За C2-оос эхлээд C5 хүртэл явах нь шүү дээ тийм ээ. C2 тэнцвүүдийг за C3 тэнцвүүдийг за C4 тэнцвүүдийг за C5 тэнцвүүдийг гээд ингээд ажиллана гэсэн. За тэнгууд бид эдийн төрөний үр дүн бол энэ давтаад гараад ирнэ. За тэгээд дүгнэлт нь бол нар Ресийн загвар бүхэлдээ ач холбогдолтой гэх үндэслэл нотлохыг альфагийн 3 төвшөнд бол олсон гэж дүгнэ гэж ойлгоо. За дараагийн бид бүхний хийх ёстой зүйл бол орхигдсон хувьсгчийн шалгуур гэдэг ийм шалгуур байдаг. За өөрөөр хэлбэл бид нар магадгүй маш олон ийм хувьсгчид энэ тайлбарлах боловч тэрэн дотроос хамгийн чухал гэж үзэж байгаа ийм хувьсгчийг орхигдуулсан байх юм боломж бас байдаг. Тэгэхээр тэрийг бид нар ерөнхийдөө энэ тестээр шалгана гэсэн. За яаж шалгах вэ гэхээр за жишээлбэл энд ер нь бол ажлын файл дотор ийм олон хувьсгчид байгаа. За энэ олон хувьсгчдаар үүсгэж үнэлж болох биднэрт маш олон ийм загварын боломжууд байна гэсэн. За тэрэн дотроосоо бид нар за би жишээлбэл энэ female буюу хүйсийн даамын хувьсгчийг бол энэ загварт орхисон байгаа. Тэгэхээр энэ магадгүй энэ цалинд те нэг цагт авж байгаа энэ цалин хөлсөнд бол хүйсээс хамаарсан юм хувьсгч ялгаа гарч ирдэг байж болох юм. Тэгэхээр энэ хувьсгч магадгүй чухал хувьсгч. Үүнийг бид нэр орхигдуулсан байна уугүй юу гэдгийг шалгах юм боломжтой. За үүнийг шалгахын тулд view рүүгээ ороод за coefficient diagnostics гэсэн зэс рүүгээ ороод omitted variable test гэдэг. За энэ маань чухал хувьсгчийг ер нь орхигдуулсан байна уу гэдэг тийм шалгуур гэсэн. За энийг дараад за яг ямар хувьсгчийг энэ дотор байгаа хувьсгчдаасаа ажлын файл дотроос оруулна гэсэн үг шүү дээ. Орхицсан бэ гэдгийг энд ингээд биччихье. Female гэдгийг бид нар орхицсан байгаа. Тэгэхээр магадгүй чухал хувьсгч мөн эсхийг бид нар шалгаж өгөх гэж байна гэсэн. За ингээд окей дарж. За энэ бол шалгуурын үр дүн байна. За ингээд эндээс дээрээс нь уншвал omitted variable test байна. За энэ дээр яг орхичод байгаа хувьсгч юу вэ гэдгийг энэ female гэдээ гаргаад өгнө. За тэгвэл ямар тэгшгэлд орхисон гэж үзээд байгаа вэ гэдгийг бас энд гарна.
За тэгээд энэ тест шалгуураар шалгаж байгаа юм чинь ямар үндсэн таамаглал, тэг таамаглал байх вэ гэдгийг энд харуулсан байна. За female гэсэн хувьсгчийг бол not significant буюу өөрөөр хэлбэл ач холбогдолгүй энэ үндсэн таамаглал нь юу вэ гэхээр female гэсэн хувьсгчийг ер нь бол орхиогүй, энэ чухал хувьсгч биш ээ гэдэг ийм үндсэн таамаглалыг бол дэвшүүлсэн байна. Тэгвэл энэ үндсэн таамаглалыг няцааж байгаа тийм нотлохоо хэрвээ бид нэр олох юм бол энэ female гэдэг хувьсгч бол чухал хувьсгч байжээ, орхигдсон байна. Энэ өөрөө загварт орох ёстой байжээ гэдгийг илтгэж байна гэсэн. За тэгэхээр эндээс бид нар T statistic, F statistic гэсэн энэ хоёр статистикийн үр дүнг авч үзэж болно. За тэгэхээр бид нар бол энэ T statistic-ийн үр дүнгээр дүгэн чи F statistic байсан ч ер нь бол яг адилхан үр дүнтэй харагдаж байна. За ингээд энэ T statistic харгалзах магадлалын утга нь маш бага хэмжигдэхүй байна. Тэгээ араас 4 T бүхий тий. Тэгэхээр эндээс бид нар юу гэж хэлэх гээд байгаа вэ? Альфагаа 3 түвшиндээ аваад үзэхэд альч түвшиндээ магадлалын утга нь маш бага байгаа учраас үндсэн таамаглалыг хангалттай сайн няцаах юм нотлохоо үндэслэл байна гэсэн. Тэгэхээр үндсэн таамаглалд бол энэ хувьсгчийг юу гэж үзсэн бэ гэхээр орхиогүй энэ тийм ач холбогдол бүхий хувьсгч биш вэ гэж тавьсан. За тэгэхээр энэ таамаглалыг няцааж яах гэдэг, няцаах нотлохоо олж яах гэдэг маань цаанаа бид нэр энэ загварт энэ female гэсэн чухал хувьсгчийг орхигдуулсан гэж үзэх үндэслэл нотлохоог бол олчлоо гэдгийг бол энэ тестийн үр дүнгээс харж байна. За тэгвэл тэр тэгштгэл чинь ямар тэгштгэл байх байсан бэ гэдгийг давхар үнэлээд гаргаад өгдөг. За female гэсэн хувьсгчийг нэмээд үнэлээд өгөхөд энэ хувьсгч бол 3 түвшинд альфагийн 3 түвшинд статистикийн хувьд ач холбогдол бүхий тийм хүчтэй нотлохоотой юм хувьсгч байна гэдгийг энд бол давхар харуулж байна гэсэн. За дараагийн бид бүхний мэдэх ёстой нэг зүйл бол юу байгаа? Хамааралгүй хувьсгчийн тест гэдэг. За өөрөөр хэлбэл энэ юу гэсэн үг юм бэ гэхээр за бид нар энэ загварт тийм онцгийн шаардлагатай биш хувьсгчийг хамааралгүй хувьсгч гэж хэлдэг те. Энэ цалинг тайлбарлахгүй байгаа тийм хамааралгүй хувьсгчийг оруулсан байж болзошгүй гэдэг юм бас хар байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг бид нар бас шалгаж өгье гэсэн. За жишээлбэл энд хэдүүлээ харъя. Энэ South гэсэн хувьсгч бол ер нь альфагийн альч түвшинд бол статистик ач холбогдолгүй байсан. Тэгэхээр энэ хувьсгч ч одоо хамааралгүй хувьсгч юм биш үү, илүү хувьсгч юм биш үү гэдэг тэр зүйлээ бид нар одоо батлахын тулд энэ тестийг хийнэ гэсэн. За тэр тест маань энд болохоор Viewds руугаа ороод coefficient diagnostics гээд эндээс харахад бол redundant variable test гэдэг энэ omitted variable-ийн доор байгаа. Ингээд сонгоно гэсэн. За энэ дээрээ бид нар нөгөө тестийнхаа нэрийг бичиж өгч юм гэсэн. Хувьсгчийнхаа South гэсэн хувьсгч бол бид нар хамааралгүй илүү гэж үзээд байгаа. За ингээ окей дарчхаар үр дүнгийг харуулж яах гэсэн үг. За энд хамааралгүй хувьсгчийн тест за ямар загвар байсан бэ гэдэг. За энд үндсэн таамаглал нь юу байж байгаа вэ гэхээр South гэсэн хувьсгч бол статистикийн хувьд оч холбогдолгүй, өөрөөр хэлбэл хамааралгүй гэдэг тийм үндсэн таамаглал. Энд биччихлээ not significant гэдэг маань ер нь ач холбогдолгүй, significant гэдэг нь бол ач холбогдолтой, not гэхээр ач холбогдолгүй гэдэг өгөөсгөж байна гэсэн үг. Тэгэхээр South гэсэн хувьсгч бол ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл яг хамааралгүй хувьсгч гэдэг үндсэн таамаглалыг дэвшүүлэнгүүт за бид нар альфагаа одоо T тестийнхаа үр дүнгийн магадлалын утгаагаа альфатайгаа жишээд дүгнэлтээ хий. За ингээд дүгнэлтээ хийхэд альфагаа хэдүүлээ 5, 10, 1% түвшинд аваад үзэхэд магадлалын утга нь юу байна? Их байна. Тэгэхээр энэ маань үндсэн таамаглалыг ерөнхийдөө няцаахгүй гэсэн үг. Тэгэхээр үндсэн таамаглалдаа юу байсан бэ гэхээр South гэсэн хувьсгч юм бол статистик ач холбогдол буюу хамааралгүй гэдэг үг байгаа ш. Тэгэхээр энийгээ бид нар нотлоод гаргаад өгч байна гэсэн. Эндээс бид нар South гэдэг хувьсгчийг бол хамааралгүй хувьсгч байсан байна гэдгийг бол тест ашиглаад шалгачихж байгаа гэсэн. За тэгэнгүүт хамааралгүй юм чинь загвараас хасвал юу болох вэ гэдэг энэ загварт шинээр энэ загварт үзүүлээд бас харуулж байна гэж ингэж ойлгоно. За дараагийн бид хэдийн нэг мэдэх ёстой зүйл бол ерөнхийдөө сонгодог шумуу рейсийн загварын 3 дугаар нөхцөл гэж байгаа. За тэн дээр бид нар ер нь төгс бус хамааралтай бол үл хамааран хувьсгчид бол байж болно. Харин төгс хамааралтай байхыг бол зөвшөөрдөггүй. За тэрнийг бид нар бол ерөнхийдөө мультиколлинар нөхцөл ер нь олон хувьсгчид хоорондоо тийм шумуу хамаарал байна уугүй гэдгийг шалгадаг. За тэрийг шалгахдаа бид нар бол
бариацыг хөргөгдөж хүчин зүйлс гэсэн ийм одоо шалгуур ийм одоо нөгөө тооцоол бүхий үзүүлэлтээр хэмждэг. Тэгвэл тэрийг хэрхэн тооцох вэ гэдгийг бас энд давхар хэлээд өгчий. За эндээс бол бид нар Viewed рүүгээ ороод за variance inflation factor гэх. За энийгээ шууд цэснээсээ сонгоод үнэлчин. За эндээс бид нар centered VIF буюу энийг бид нар бол харна. Яагаад тэгэхээр бидний одоо үнэлсэн загвар маань энэ тогтмолтой учраас энийг харж байгаа. Хэрвээ тогтмолгүй бол энийг нь харахад болдог. За ингээ харахад 2 гэсэн тооноос бүгдээр бага байгаа учраас аль ч хувьсгчт нь ер нь бол хоорондоо мультиколлинеар буюу олон одоо шугам олон хувьсгчийн хоорондох шугамаа хамаарал үүсээгүй байна гэж үзэх одоо үзүүлэлтийг бид нар эндээс харчлаа. За ер нь бид нар бол энэ 5% 5 гэдэг тоо руу ирэхэд бол мультиколлинеар байдал нь бол хоорондоо хамааралтай байдал нь бол дунд зэрэг байна. За хэрвээ 10 гэсэн тооноос энэ давсан тохиолдолд за магадгүй энэ merit гэсэн коэффициент 11.5 байсан гэж бодъё л доо. Тэгвэл тэр тохиолдолд бид нар энэ merit гэдэг хувьсгч бол бусад хувьсгчтайгаа энэ мультиколлинеар одоо үүсгээд байгаа гол хувьсгч байна гэж ингэж илрүүлдэг гэж ойлгох юм аа. За дараагийн бид нар одоо олон хүчин зүйлийн регресс дээр хийх ёстой бас нэг зүйл бол сонгодог шугамын регрессийн одоо 5 дугаар нөхцөл гэж ярьдаг homoskedastic нөхцөлийг хангаж гэнэ үү гэдгийг бас шалгах хэрэгтэй. За энэ нь homoskedastic нөхцөл гэж юу вэ гэхээр за ер нь одоо хувьсгчдийн дугаараас хэддэх хувьсгч байна гэдгээс үл хамааран ерөнхийдөө үлдэгдэл санамсрын хэмжигдэхүүний вариац нь тогтмол байх ёстой, алдааны вариац тогтмол байх ёстой гэсэн ийм чухал шалгуур байдаг. За тэгвэл энэ шалгуурыг хангаж байгаа эсхийг бид нар одоо шалгадаг тестийг энд бас авч үзэх юм зүйтэй. За тэр тестийг шалгахдаа бид нар stability за энэ цэсн дотроосоо бид нар residual diagnostics руугаа ороод heteroskedasticity тест гэдэг энийг дарна гэсэн. За ер нь ийм олон одоо албан ёсны юм тестүүд байдаг. За энэ дотроос бид нар Prush-Pagny энэ BP тест гэж ярьдаг. Whiting тест гэсэн энэ хоёр тестийн үр дүнгээр ерөнхийдөө heteroskedastic гэсэн 5 дугаар нөхцөлийг зөрчиж гэнэ үү, heteroskedastic болж гэнэ үгүй юу гэдгийг хардаг гэсэн. За тэгэхээр эхний тест нь бол BP тест гэдэг үзчихье. За BP тестэн дээрээ бид нар сонгоод за ингээ окей даръя. За тэгэхээр энэ дээрээс нь гарч ирсэн үр дүнгээл бид нэр унших ажилтай байгаа ш. Тэгэхээр хамгийн түрүүнд heteroskedastic тест BP тестээр үнэлсэн. За үндсэн таамаглал юу вэ гэхээр homoskedastic нөхцөлийг хангах буюу 5 дугаар нөхцөлийг хангана гэсэн ийм таамаглалыг дэвшүүлдэг. За энэ таамаглалыг шалгахад BP тестээр шалгахад бол 3 алхмын дагуу шалгадаг байгаа. За эхний алхам нь бол энэ регрессийн тэгштгэлээ үнэлдэг. За бид нар аль түрүүний үнэлсэн гэсэн үг. Хоёр дахь алхамдаа энэ регрессийн тэгштгэлийг үнэлж өгдөг. За үлдэгдлийн квадратууд нь бол ерөнхийдөө бусад одоо анхны загварт орж байгаа хүчин зүйлүүдээс хамаарсан ийм регрессийг үнэлдэг. За энэ регрессийнхаа R квадратыг бид нэр аваад энэ F статистик LM тест хоёрыг бол ингээд бодож гаргадаг гэсэн. За энд харгалзах магадлалын утгууд нь энд ард нь байна. За альч тестийн үр дүн бол ойролцоо ижил үр дүнлэлтэнд бол хүрдэг. За тэгэхээр F статистикийнх нь бид нар энд эхлээд аваадахыг. За тэгэхээр альфагаа хэдүүлээ одоо жишээлбэл 5 11 гэсэн 3 төвшөнд өгнөд байгаа шүү дээ. Тэгэхээр 5 болон 10% төвшөнд авахд бол магадлалын утга нь бага байгаа учраас үндсэн таамаглалыг бол няцааж байгаа. За тэгэхээр үндсэн таамаглалд чинь юу гарч ирсэн бэ гэхээр үндсэн таамаглалд чинь homoskedastic нөхцөлийг хангана гэжсэн. Гэтэл 5-10% төвшөнд бол энэ нөхцөлийг одоо хангахгүй шүү гэдэг үндсэн таамаглалыг няцаан шүү гэдэг юм үндэслэл нотлогоо олж гин гэсэн. За харин 1% төвшөнд бол үндсэн таамаглалыг няцаахгүй буюу homoskedastic нөхцөлтэй гэдэг юм дүгнэлтийг хийж байна гэж ойлгоно. За энэ тестийн үр дүнгээс гадна энэ LM Lagrange multiplier-ийн тест статистикийн энэ үр дүнд ч гэсэн одоо магадлалын утга нь ялгаагүй 1.5 таа байна. Тэгэхээр F статистикийн хоёрын дүгнэлт бол яг ижилхэн байна гэж ингэж ойлгоно. За дараагийн тест маань юу вэ гэхээр Whiting тест. За Whiting тестэн дээр бол бид нар за сая ингээд теснээсээ сонгоод Whiting тестээ гаргаад харчлаа. За тэгэхээр
ялгаагүй 3 алхамтай. За түрүүний BP тестээс ялгаатай юм нь 2 дугаар алхамд үнэлж байгаа. Энэ эргэрээсийн загвар нь бол хамаагүй юм урт ийм загвар үнэлдэг. За бусад одоо хийж байгаа хэсгүүд дүүнэлт энэ төр бол ижлэхэн таамаглал энэ төр бол яг адилхан байдгаа гэж ойлгоо. За homeostatic нөхцөлтэй гэсэн таамаглалыг White-ийн тестээр шалгаж байна. F-статистикийн үр дүнд Монголын утга 103, Лагранжийн мультиплеер болохоор 111 гарч байна. За альбагаа 5 10 гэдээ аваад үзье. Үндсэн таамаглалыг бага учраас үндсэн таамаглалыг няцааж байгаа буюу homeostatic нөхцөлийг хангахгүй байна. За харин юу үед 1% түвшинд бол homeostatic нөхцөлийг хангаж байна гэсэн ийм дүгнэлтийг бол хийж байна гэж ингэж ойлгоно. За тэгээд хамгийн сүүлд нь бид нар энэ загвараа ашиглаад прогноз буюу одоо энэ загвар маань загварын одоо ирээдүйн утгыг одоо бид нар ер нь бол прогноз таамаглал forecast хийн гэж ингэж ярьдаг. За тэрийг хэрхэн хийх вэ гэдгийг зааж өгөөд өнөөдрийн бичлэгийг дуусгая. За ингийн тулд бид нар нийт 526 өгөгдөлтэй байгаа. Тэгвэл 527 дахь өгөгдлийг бид нар энэ прогноз хийх гэж байгаа учраас энэ тайлбарлагч хувьсгч дээрээ өгөөд тэгээд 527 дахь энэ log wage-ийн forecast-ийг буюу прогнозыг гаргах юм шаардлагатай гэж үзнэ. За үүний тулд бид нар энэ нөгөө анхны 526 өгөгдөл оруулна шүү гэдээ өгсөн. Тэр нөгөө зүйлийг засах хэрэгтэй байдаг. Тэгэхээр procs руу ороод structure resize current page гэж байгаа. За энэ рүүгээ ороод бид нар 527 дахь нь болно шүү гэдэг ингээд окей дарнаа гэсэн. За тэнгүү 527 өгөгдлөөр ингээд засах болж байна гэсэн. За дахиад нэг засаадах юм. За энэ unstructured гэдэг дата ахгүй энэгээр нь салах юм. За ингээд окей дарангууд адилхан 527 болно. За одоо тэгэхээр бид хэд юу яах ёстой штэ. Энэ 4 хувьсгч байгаа. Энэ 4 хувьсгчийн хувьд өөрсдийнхөө таамаглах гэж байгаа x-үүдийн утгуудыг 527 дахь утгуудыг өөрсдөө ингээд сонирхсан утгаараа бичиж өгөх ёстой. За жишээлбэл хамгийн ихнийх нь education хувьсгч байна. Энэ рүү ороод за бид нар edit рүүгээ ороод за ингэнгүүт 527 нугаас хоосон байгаа. За тэгэхээр одоо албан боловсролын жил нь магадгүй энэ хүнийхийг таамаглах гэж байгаа хүнийхийг 20 гэж тий. За ингээд. За эхний энэ education хувьсгчийн хувьд бол 527 дахь утгыг бид нэр оруулчлаа. За гэх мэтлэн experience хувьсгчийн хувьд бас оруулъя. За энэ хүн бас л яг 527 дахь хувьсгч нь одоо юу байгаа? Би оруулж өгч прогноз хийх учраас за энийг 18-аар жилийн туршлагатай гэдэг ингээ оруулчихъя. За энэний дараа нь merit гэж юм тий. За энэ хүн нь гэрэлсэн хүн байна уугүй юу гэдгийг хувьсгч дээрээ дараад edit button-ынхаа тусламжтайгаар 527 дээр энэ хүнийг гэрэлсэн гэдэг ингээ оруулчихъя. За хамгийн гол нь south гэдэг хамгийн сүүлийн хувьсгч юм. За энэ өмнө зүгийн хүмүүн нүү гэдэг дээр нь за мөн гээд бас оруулчих тий. Edit дарж хагаад. За ингээд тэгэнгүүт бид нар одоо x-үүдийнхаа хувьд 527 дахь утгыг бүгдийг нь оруулаад өгсөн. Тэгвэл энэ dependent variable буюу хамааран хувьсгчийн 527 дахь утгыг forecast хийя гэвэл энэ дээр байгаа forecast гэсэн товчоо дараад автоматар гараад ирж байгаа 527 самплаар 527 дахь утгыг чамд гаргаж өгнө гэсэн. За ингээ окей дарчхаар зургийнхаа хамт за энд log wage forecast гэсэн юм шинэ юм цэс үсээд ингээд 527 дугаар утгыг ингээд чамд 233 гэдэг ингээд бодоод өгнө гэсэн ийм утгатай. За ингээд өнөөдрийн одоо видео бол үүгээр дуусчихна. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.